Ном уншихын тархины ажиллагааг идэвхжүүлж стрессийг 64% бууруулдаг. За зөвхөн 6 минут 50 орчинд ном уншихад зүрхний цохилт удаашарч булчин сулран стрессийн түвшин 3.2 хүртэл буурдгийг Sussex их сургуулийн судалгаагаар батлан гаргажээ. За иймээс хүүхдээ багаас нь номонд дуртай болгож дэлгэсний хэрэглээг бага байлгах нь сэтгцийн болон биеийн эрүүл мэндэд чухал нөлөөтэйг сэтгэл зүйч хэлж байна. Амьсгал түргсээд амьсгал ингээд богинохон болж эхэлдэг стресстэй үед бол гүнзгий амьсгал авдаггүй. Гэтэл ном уншиж байгаа явцад яг тэнд эсэргээрээ үйлдэл гарч ирдэг. Тийм учраас нөгөө хүүхдийн мэдрэлийн систем өөрөө тайвширч өгч байгаа. Энэ бол насан туршид ч гэсэн яг адилхан. Тайвшраад стресс амарч байгаа. Тэгээд энэний дараа уншиж дуусны дараа ер нь нэг ном уншаад дуусны дараа нөгөө өмнө нь асуудал бодож исэн хүн тайвширсан байдаг. Тайвширсныхаа дараа яадаг вэ гэхээр ингээд харангууд арай өөр талаас нэр ингэж бодоод идэж болох юм да гэдэг бодол орж ирдэг. Ном нь хүүхдийг өөр ертөнцид аялж өөр соёл, амьдралын хэм маяг үзэгдлүүдтэй танилцах боломжийг олгодог. Жишээлбэл үлгэр домгуудаас тэд зоригтой баатрууд, ухаалаг амьтад ижидийн газар нутгийн талаар мэдэж авч энэ нь тэдний төсөөллийг хөгжүүлж бүтээлч сэтгэлгээг нь өдөөдөг юм. Энэхүү мэдлэгийн цар хүрээн тэднийг эргэн тойрныхоо ертөнцийг илүү гүн гүнзгий ойлгох, учир шалтгааныг таньж мэдгэд тусалдаг. Илбдүүлсэн амьтдын хүрээлэн гэсэн. Би болохоор юм эрэсдэггүйгээд ном уншиж байна. Хүүхдүүдийн хувьд бол ном уншсанараа тийм ганцаардсан мэдрэмжээс хол байдаг онцолж байгаа юм. Учир нь ном уншсанараа хүүхэд номынхаа ертөнцид илүү түгээмэл амьдарч эхэлж бүх зүйлийг эргээр харах, сөрөг зүйлийг даван туулах сэтгэл зүйн чадамжтай болдгийг бол хүүхдүүд хэлж байгаамаа. Ууртай үедээ ч юм уу эсвэл хэн нэгэнд гомцсон үедээ ном уншихаар ч ямар санагддаг вэ? Гой санагддаг. Ер нь тайвширч чаддаг ном унших нь чаддаг. Ном уншихаар айгуу ханта болоод хичээлдээ сайн болдог. Нэг гоё тайвширсан мэдрэмж төрдөг. Тэгээ ном уншихаар тэгээд ингэж тайвширч гоё ингэж буцаа гомдхоо болоод эвлэрэхэд амархан болдог. За ямар ном уншиж байна? Би Porcus гэдэг ном уншиж байна. Дундаа ном уншдаг л та. Гэрт маань нэг 12-аас 14 ном байгаа хаа. Үйл явдал нь тэгээд эхний ном уншчаад дараагийн номыг би дандаа дэсэн яд нүлээд. Та байсан хүүхэд хэтэрхий их давчтаад байгаа хүүхэд ном уншихаар нөгөө тархинд байсан бодол нь алга болоод ном руугаа ороод номон дотор байгаа гэгээлх юмнууд нь толгоонд нь орж ирдэг. Тэгээд тэр хүүхэд тэр хэмжээгээр хүүхэд өөрөө тайвширдаг. Хүүхдэд ном уншиж өгөх нь зүгээр нэг цаг нөхцөх үйлдэл биш юм аа. Энэ бол тэдний ирээдүйн амьдралын суурийг тавих хамгийн үндсэнтэй хөрөнгө оруулалтуудын нэг юм. Хүүхдийг бага наснаас нь номын ертөнцид хөтлөн оруулах нь тэдний танин мэдгүй хөгжлийг эрчимжүүлж, сургуульд амжилттай суралцах суурийг бэхжүүлээ зогсохгүй, насан туршийн суралцах хүсэл эрмэлзлийг төрүүлдэг байна.